бүгд найрамдах улсыг тунхаглаж анх дугаар үндсэн хууль батлагдсны 100 жилийн Монгол улс анх дугаар үндсэн хуулийг баталж бүх нийтээр үн төлбөргүй сурч боловсрох, эрдэм ном чамдан суралцах тэр үе таалхыг нээжсэн түүхтэй 1960 онд 3 дугаар үндсэн хуулиар тэр үед бол нэгдсэн үндэсний байгууллагт гишүүнээр илтсэн байсан. 1970-аад онд одоо бүх нийтээр бичиг үсэг тайлагдсан. Тэгэхээр энэ үндсэн хуулиндаа бид бол 1911 оноос хойш хийгдсэн аливаа үр зээл тавьсан гадаад одоо гэрээ хэлцээрийг хүчингү болгож тусгай бүгд улсыг тунхаглан зарласан нь бол үндэсний аюулгүй байдал тусгаар улс гэдгээ бид цаашид ингэж одоо авч явахад маш том үнцгийг тавьсан гэж хардаг. Монгол улсын хувьд парламентын засаглал бол хамгийн тохиромжтой юм а гэдгийг үзэл санааг гаргаж Монгол улсын эрх барих дээд байгууллага бол улсын хурал байна. За үүний эцгүүд улсын баг хурал одоо удирдана гэд олуулаа хилцчихэж чухал асуудлуудаа шийддэг асуудлыг анхны үндсэн хуулийн дээрээ бид бас тусгаж өгсөн байдаг. Парламентын ардчлалыг бид бэхжүүлэхийн төлөө одоо 1992 оны ардчилсан үндсэн хуулиач гэсэн бид 2023 онд бас нэмэлт өөрчлөлт хийж одоо ингээд 126 гишүүнтэй болоод улам илүү иргэдийн дуу хоолойг хүргэсэн энэ парламент улсын хурлыг бүрэлдүүлэхээр ажиллаж байна. Санан тунхаглах ирээдүй.